Ер нь найз хүний амьдралд нэх юу шигэл айгүй их тийм ярьдаг ус. Одоо би 30 нэлийн гарал явж байна. Миний найзууд яг хэвээрээ баг гэж олуулан найзалдаг байсан. Тэр чинээгээрэл найзын хайр гэж өгдөг ш. Тэр бүх зүйл хэвээрээ байдаг. Ингээ бодохоор хүнээс өөрөөс нь шалтгаалдаг юм байна гэж би бодоод байдаг байхгүй. Найзуудыгаа байхгүй юу гэдэг тэр хүний сонголт юм байна. Бас нийгэмд эзлэх байр суурь хэр явж байна, ажил төрөл одоо юу гэдгийг бүхэл юм байдаг байх л та. Гэхдээ яг надаас өөрөөс шалтгаалдаг юм байна гэдгийг ялангуяа 30 хүрээд бүр их ойлгосон шүү дээ би. Зөвхөн өөрөөс шалтгааллах биш, бас өөр хүмүүсээс шалтгааллах үе байгаа шүү дээ. Найз охинтой боллоо гэж бодоход нэг мэдэхэд найзгүй болцсон үе байна. Эсвэл гів гинт найзуудтай болцсон байх үе байна. Тэгэхээр нөхөрл хаанаас эхэлсэн, тэгээд яаж дуусах юм гэдэг нь л дээ юу мөшгүй ойлгомжгүй л. Бүр уулзахгүй хоорондоо бүр царай харилцахгүй 3 жил 4 жил болцсон ч байдаг л та. Эргээд уулзахад нэг хэрэгтэй зүйл болоход эсвэл нэг уулзалт болоход яг тэр хэвэндээ л байдаг. Чи ингээд алга болсон гэдэг ч юм уу. Эсвэл чи ингэсэн за 3 жил уулзаагүй юм чи. Одоо энэгээр яадаг юм гэдэг ч юм уу. Тим зүйл байдаг. Яг л нэг зангаараа гэдэг шиг. Одоо яг ингээд 30 гарахаар яг тэрүүгээрээ бас амар хүн өөрөө нэг юм бахархаж өөртөө ингэж омгшдаг нэг зүйл юм байна л гэж би бодсон шүү